10 дутмын нэг нь олон нийтийн өмнө одоо гарах болон өөхөх одоо айц хоёрыг яг гин тэнцээ мэдэрдэг. Олон хүний өмнө гарахын оронд баг намайг үгүй хийгээч гэж одоо гуйгаар төрлийн хүмүүстэй татаа ихэд таарна гэсэн. Тэр ихэнх хүмүүс тэгж боддог байхгүй юу? Би ганцаараа айдаг, би ганцаараа сандардаг, би ганцаараа л төгшөөд байгаа юм байна гэж боддог тийм. Гэтэ үгүй. Дэлхийн нийт хүн төрөлхтний 75% нь яг энэ төрлийн айцтай байдаг. Глассфобия буюу энэ бол төгшдөг, олон нийтийн өмнө гарахаар төгшдөг, сандардаг ийм төрлийн айц байдаг. Энэ айц гэдэг зүйл бол байдаг л зүйл. Манайхны хамгийн том гаргадаг алдаа нь юу юм бэ гэхээр энэ зүйлийг бүр огт байхгүй юм шиг, огт байх ёсгүй юм шиг ингэж аашилтын хамгийн том алдаа байна. Маш олон удаа уналтыг мэдэрнэ, маш олон удаа алдна, маш олон удаа эвгүй байдалд орно, маш олон удаа бантна гэх юм чинь те. Илүү сайн зүйлсийг одоо уншиж судлах хэрэгтэй. Өөрийнхөө онлын мэдлэгийг, практик, дадлаг туршлыг одоо суулгах хэрэгтэй гэсэн. Эртний грекийн Демосфен гэдэг элтэгч байсан. Тэр хүнд бол ямар ч өгөгдөл байгаагүй. Өөрөөр хэлбэл одоо таны асуугаад байгаа зүйл гэсэн. Ямар ч аюус байгаагүй гэсэн. Ямар ч аюус баг. Гэхдээ тэр хүн маш хүнд хүчээр бэлтгэлийг хийж чадсны дараагаар тэр дэлхийд түүхэнд өөрийнхөө нэрийг үлдээж чадсан. Өөрийнхөө ялан дэлэх гэдэг бол би танд хэлье. Та өнөөдрөөс ахуулаад дэлхийг хүч чадвар суралцах чавд маш олон бүтлгүүтлийг мэднэ. Найрагч бах зайных бол элтэгч болох зүтгэлийг гэж үг байдаг. Элтэгч хүмүүс өрөөсөө зүтгэдэг, тэмцдэг, бэлддэг байгаа. Маш олон дахин.